За сайн байцгаана уу, намайг Баянцэрийн Мөнхтя гэдэг. Би 2010 онд Дорнод дээд сургуулийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр төгссөн. Түүнээс хойш 2020 онд сонирхлынхоо дагуу бага ангийн багш мэргэжлэр сурч төгссөн байгаа. Үүнээс хойш боловсролын байгууллагт 11 дахь жилдээ ажиллаж байна. За миний хувьд суралцагчдынхаа уншаад ойлгох чадварыг илүү түлхүү хөгжүүлэхийг хичээдэг. Уншаад ойлгох чадвар бол бүх хичээлийн суурь байдаг учраас энэхүү чадварыг түлхүү хөгжүүлэхийг хичээдэг. Бага ангийн багш Мөнхтя нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд 2 дугаар сургуулийн бага ангийн багш нарын мэргэжлийн багш нарын бүлгийг ахлан ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу суралцагчдын уншаад ойлгох ойлгосноо ярих чадварыг хөгжүүлэх үүднээс эцэг эх асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эсгийн ном бүтээх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, сургуулийн хэмжээнд 18 эсгийн номтой болж суралцагчдын сурах хуулийг дэмжин ажиллаж байна. Йоо эн чин айгуу том юм бэ нэмээ өө. Хулганаа наашир. За хайдуулаад татцгаая. Хүчлээ яасан том менжин бэ гэдгсэн чинь менжин нь сүг татаар гараад иржээ. Боловсролын шинжилэлд эцэг эхийн үүрэг оролцоо сэдв эрдэм шинжилгээний уралдаанд сургуулийн хэмжээнд 2 дугаар баригдсан. Удирдан ажиллаж буй мэргэжлийн багш нарын бүлгийн ажил сургуулийн хэмжээнд шалгарч аймаг улсын хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлээд байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд зүүн бүсийн цахим контент сургалтад хамрагдаж, орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдэн 2026 оны 1-р сарын 24-нд Дорнод аймгийн бага боловсролын багш нарт танхимаар болон цахимаар туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Дорнод аймгийн хэмжээний бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг эрч хүч эерэг хандлага олон төрөлтэй спортын тэмцээнд дартс төрлөөр багаараа 3 дугаар баригдсан. Бага ангийн багшийн Монгол хэл хичээлийн улсын төрөлцөн олимпиадад аймгийн хэмжээнд 9-р баригдсан амжилт үзүүллээ. 5 ангийн нийт 27 суралцагчдыг үндэсний бичгийн дугуйланд хамруулж 14 үсэг зааж, үдсэн үсгийн хэмжээнд уншиж, бичиж, бүтээл хийх чадварт сурган ажиллаж байна. Бүсийн хэмжээний багш солилцоо үйл ажиллагааны хүрээнд Цагаан Овоо суманд багш солилцоогоор очиж, бүсийн хэмжээнд 2 удаа хичээл зааж, цасан сайжруулалт хийн ажиллалаа. Жил бүр зохион байгуулагддаг Кенгуру олон улсын уралдаанд даасан ангийн суралцагчдаа бэлтгэн 1, 2, 3 дугаар зэргийн диплом авч, суралцагчдынхаа бүх талын чадварыг дэмжин ажиллаж байна. Суралцагчдынхаа унших, бичих, бодох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн ярих чадварыг агуулгын хоцрогдолгүй суралцахад одоо анхаарч ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран залуу багшийн хувьд цаашид өөрийгөө хөгжүүлэн ажиллах болно.